Од өндөр сувг тавтамарл бие бодлогочлогчийн хот хэргийн товч нэвтрүүлгийн шин дугаар эхэлж байна. Энэхүү нэвтрүүлгийг хуульч агима бидэнд бэлтгэн хүргэдэг. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Од өндөр сувгаар болон NTV телевизээр 83.3 107 стилгний Од өндөр радиогоор хүрч байна. Өнөөдрийн дугаарыг өөрийгөө анзаарын урайтай нуура эрт дэлгэрүүлгийн төв болон Future of Lifestyle Tokyo application за мөн өмгөөллийн MBS партнер соёлын фирм нэвэдэгдэж байгаа. За өдрийн мэндийг. Өдрийн мэнд хүргэе. За хиймэл оюун ухаан ч үгэнд хүнд туслах ёстой бүтээгдэхэд байгаа ёстой. Уул нь бол тийм. Одоо хүн төрөлхтний одоогийн байдлаар баг олж илрүүлээд ашиглаж байгаа маш том ололт бол хиймэл оюун ухаан. Яалтчгүй мөн те. Одоо чинь ер нь хиймэл оюун ухаантай бүр хүмүүс чинь найзлаад хамаг амьдралаа яриад те. Одоо салшгүй бараг хэсэг нь болчиход шүү дээ. Ажлаа хүртэл имэйлийг хүртэл өөрсдөө драфтлахаа болчлоо те. Өгөгдлөө асуултаа өгөөл ерөөсө бичүүлээд AI-гүйгээр нь явахгүй л болцоод байна дөө. Найз охинтой ч хүн байцгүй. AI найз охин уу. Тэгэд AI-га одоо тэр ChatGPT ч юм уу иймэрхүү хиймэл оюун ухаантай аппликейшн янз бүрийн нэр мэр өгөөд тэрэндээ ингээ бүр найзалцсан тийм бүр хүмүүс байна. Тэгэд зарим тохиолдолд эдгэр чинь бас худлаа лид хийдэг гэдэг юм одоо яг шүүмжил нэлээ яваад байгаа шүү дээ тий. Худлаа ингээд хүний яг асуултанд нь ингээд амын дагуулж хариулдаг дандаа сонсохыг хүсэж байгаа юм хэлээд өгчдөг. Яг ийм мэрэгжлийн хөндлөнгийн байр сууриас ерөөсө хардггүй гэж их шүүмжлэлд өртөж байгаа. Ялангуяа сэтгцийн өвчтөй ч гэдэг юм уу хүмүүс AI-гаас янз бүрийн юм асуучаад тэрэндээ бол ингээд бүрэн итгэждэг. Тэрнээсээ болоод янз бүрийн асуудалд ордог. Тэрийгэ бүр бодит бүр үнэн зүйл хөдөлбөргүй үнэн гэд итгэцэн асуудлууд хүртэл зөндөө юм явж байна да одоо. Тийм тэгээд бас AI-аас үйлчлэгээ авахын тулд бас зөв асуултууд асуух. За асууж сурах хэрэгтэй юм шиг байна. Тийм яг үнэ. Зөв ашиглаж сурах гэх юм уу? Тийм. Манай нэг найз AI-аас өөрийнхөө ирээдүг асууад би ийм мэрэгчлээ одоо ийм үйл ажиллагаа явуулдаг байсан хөө юм аа. Би ирээдүйд юу яавал амжилтанд хүрэхээр байна гэсэн чи цаатхан нэг хариу хэлээд. Тэгээд Вьетнам явцсан шүү дээ. Тэгээд юу ч гэх вдэ одоо. Гэтэ амжилтанд хүрчих юм билүү мэдэхгүй шүү дээ. Харж л бай. Нөгөө хүн чинь юу гэдэг лээ өөртөө ингээд нэг ямар нэг юм за энэ бол ингээд заавал болно ч гэдэг юм итгэсэн тэр бодол нь хүний өдөр тутмынх нь одоо ажил амьдралд нөлөөлдөг юм шиг байгаа шүү дээ. Яг л тэр нэг бодцсон итгэсэн юмныхаа дагуу үйлдэл хийгээд байдаг. Тэгэхээр тэр нь магадгүй тэр predict хийсэн юм үнэн ч юм шиг санагдуулдаг бас байж магадгүй тэ иймэрхүү төрлийн юм дээр. Тэгэл AI шүү дээ эн чинь хиймэл оюун ухаан бодит тийм ямар ч баримттай ноттой зүйл биш шүү дээ. Зүгээр л энэ аппликейшн. Тэ. Тэр тусмаа тэр ирээдүг бол харж зөвгөнж хэлж байгаа нь бол бүр. Тэрэнд итгэж байгаа нь бол за бүр гэтээ цац ямар нэг анализ хийгээл тэгэл одоо ирээдүйдээ ингэх юм бол боломжтой юм байна гэдэг зөвлөгөө өгч байгаа л та. Тэгээд иймэрхүү ингэж стратеги ийм төлөвлөгөөтэй яваарэ гэдээ бас зөвлөсөн ч биш мэдээ. Гэтэл яалтчгүй AI бол өнөөдөр та бидний амьдралыг маш хөнгөвчилж байгаа нь үнэ. Үнэн. За тэгээд энэ өнөөдрийн хоёулагийн дугаараар би нэг хоёулагийн энтер гэж ярьдгаар их шүүмжлүүлээд байдаг буруу яриад байдаг юм шиг үлээ уучлаарай. За ямар ч гэсэн өнөөдрийн дугаараар хоёулаа AI-тай холбоотой дахиад нэг юм залилангийн хэргийг ярих гэж байгаамаа. Яг энэ AI гэдэг зүйл нь бодтой биш байсны улмаас бүр та бидний мэддэг Microsoft Qatar Investment буюу одоо нөгөө Катарын төрийн баялагын сан SoftBank зэрэг дэлхийн томоохон байгууллагууд залилуулсан байгаа байхгүй юу? За AI-д итгээд залилуулсан байгаа байхгүй юу? Тэгээ энэ хэргийн талаар хоёлаа ярих гэж байна. Энэ бол зүгээр нэг компани, энэ нэг хэдэн компани хохирцсон энэ нэг жижигэн залилангийн хэрэг бол биш. Ер нь бол AI салбарыг бүхэлд нь нэг сэрэмж өгсөн гэх юм уу? AI салбарт AI төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг эргэж харах хэмжээний тийм үйл явдал болсон байгаа юм л да. За энэ мэдээллийг бол хоёлаа Bloomberg, New York Times, Financial Times, Wall Street Journal зэрэг юм нэг олон улсын мэдээллийн сайтууд дээрээс тавигдсан мэдээлэл болон зарим нэг одоо хуульч нарын дүгнэлт зэргээр бэлтгэж хүргэж байгаа. За энэ хэрэг бол хоёлаа
Builder AI гэдэг компани тухай ярих гэж байгаа. Builder AI. Тэр нөгөө барилгачин гэдэг үг шүү дээ. Бас буруу дуудаад загнуулах вэ. За одоо бид нэр энэ нэг түрүүнд дурдсан те Microsoft, SoftBank, Qatar-ын төрийн баялагын сан гэдэг энэ нэг байгууллагуудыг сонсохоор те маш им ихтгэл үнэмшилтэй одоо юу гэдэм бэ ихтгэл төрүүлэх үз газар гэж сонсогдсон тийм ээ. Ямар нэгэн аппликейшн AI бүтээгдэхүүн шинээр гарлаа. За энэний ард нь Microsoft ард нь бэкап хийж гинэ гэд чи сонсохоор яалтчгүй итгэн штэ. Ер нь бол те өө эн чинь бол маш супер сайхан найдвартай гоё аппликейшн байна гэж бол яалтчгүй бодно тийм ээ. За тэгэл дэлхийн одоо хамгийн нарийн мэрэгжлийн энэ санхүүгийн байгууллагууд ч гэх юм уу те энэ бүгд бол яг л энэ шиг итгэсэ. Одоо ойролцоогоор 400 гаруй сая доллар хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Энэ Builder AI гэдэг аппликейшнд зориулаад. За энэ ямар учиртай аппликейшн байсан бэ? Ямар учиртай хөрөнгө оруулалт эднэр ингээ бөөнөр хийсэн бэ гэхээр Builder AI гэдэг компани түүх бол 2016 онд бол Лондонд үүсгэн байгуулагдсанаар эхэлдэг. Үүсгэн байгуулагч нь энэтхэг гаралтай Британийн иргэн Сачин Дугал гэж хүн байсан юм байна. За энэ хүн бол Imperial College-д мэдээллийн системийн мэрэгчлэр юм суралцаж төгссөн. За тэгээд өмнө нь тийм SD Squared гэдэг нэртэй тийм аутсорсинг компани байгуулж исэн гэдэг юм уу. Ер нь энэ салбартаа нэлээдгүй туршлагатай гэж харагддаг нэгэн байгаа. За тэгээд энэ шинээр гаргасан компанийн гол санаа нь болохоор аппликейшн бүтээх нь одоо пицца захиалж байгаа юм шиг амархан боллоо гэсэн санаа байгаа юм. Өөрөөр хэлбэл одоо од мөндөр маань нэг юм аппликейшнтэй болчихвол гоё тий. Тэр аппликейшн одоо чи хүснээ ингээд хэлэх нь захиалах нь байна шүү дээ. За аппликейшн маань шууд радио хэлбэрээр явдаг баймаар байна. За хүсэх юм бол видеог нь бас давхар үздэг баймаар байна. Одоо хүмүүс нь үзэж байгаа хүмүүс шууд санал сэтгэлээ ингээд солилцдог баймаар байна ч гэдэг юм уу. Эсвэл одоо юу гэдэг юм бэ? Ямар байдлаар бид нар хүсэж чинь тэрийгэ захиалаад за тэгээд тэрнийхэн дагуу AI тэр аппликейшнийг чинь хийгээд өгнө гэсэн ийм санаа. Энэ нь бол ерөөсөө байдаг бол үнэхээр маш сайхан санаа шүү дээ тий. Бид нар чинь тийм юмтай болмоор л байна. Тэгээ дээрэс нь AI хийж байгаа учраас маш хурдан хямд. Яг ийм үйлчлэгийг л санал болгож ирсэн гэсэн. Builder нь тий. Тий Builder AI. Тэгээд барилгач юм байна шүү дээ. Тий. Аппликейшнийг нь хийж өгч байгаа болохоор. За тэгээд тэр AI powered application development platform гэж нэрлэдэг байгаа. За тэгээд тэр AI нь болохоор Natasha гэдэг AI байна гэж зарсан байгаа. За тэгээд энэ Natasha гэдэг нь бол яг хэрэглэгчийн тэр тусгай хэрэгцээ, шаардлагыг нь хүлээж аваад яг тэрэнд нь нийцсэн аппликейшнийг бүтээж өгнө. Ямар ч тийм код мод танаас мэддэг байхыг шаардахгүй маш амархан тий гих мэтчлэн ийм айгуу гоё үйлчлэгийг санал болгосон байгаамаа. За тэгээд сурталчилгаанда юу гэж ийсэн гэхээр за хүний оролцоо бол энэ дээр байхгүй 80%-ийг нь AI хийж гүйцэтгэв. За 20% нь болохоор тэр инженерүүд тэр одоо кодчлал гэдэг юм эдний алдаа зэргийг нь хянж баталгаажуулаад эцсийн болгоод ингээд танд өгдөг юм өгнөө гэсэн ийм санаа байсан. Тэгээд энэ санаа бол үнэхээр томоохон хөрөнгө оруулагчдыг татаж чадсан болохыг түрүүнд хоёлаа дурдлаа тий. Одоо бүр айгүй гоё хэрвээ байдаг байсан бол энэ яагаад байгааг жихнээсээ бүтээгүй юм болоо тий. Тэгээд энэ харамсалтай нь бол бодит байдал дээр тийм юм болоогүй. За яг энэ саяын гоё чихэр шиг үгнүүдэд нь итгээд хамгийн анх бол SoftBank орж ирсэн байдаг юм байна. 2018 онд 29.5 сая долларыг одоо A цуврал хөрөнгө оруулалт гэж хийсэн байдаг юм байна. A-share гэж. За тэгээд 2023 он гэхэд 250 сая доллараар хөрөнгө нэмэгдээд Microsoft, Qatar Investment Authority зэрэг энэ том газрууд хөрөнгө оруулагчаар орж ирсэн. За 2024 оны ихээр гэхэд энэ Builder AI гэдэг компани хөрөнгийн үнэлгээ 1.5 тэрбум долларт хүрсэн байсан. Хөрөнгө оруулж байхдаа
шалгадаг юм уу? Гээ сонсохоор бүгдээрээ шалгасан байгаа л үдэ гэж бодож байгаа үсттэй. Ямар манайхан байгаа шүү дээ. Чи ямар чи дээр байгаа шүү дээ. За тэгээд яг энэ Microsoft хүртэл ингээ хөрөнгө оруулсан байгаа даа. За тэгээд энэ нөгөө цаг хугацааны эртний хувьд бол энэ бүгдээрээ л AI-г магтан дуулж जैन те. Тэгэл AI powered гэдэг 9 шидэл үйлчилгээ байна тий. Одоо ч ерөөсөө AI-ийн тусламжтай AI-гаар ингэсэн тэгсэн гэдэг тийм юмгүй ч юм байхгүй боллоо. Бараг л бид нар ч бас тийм болчиход байна тийм үү. Ер нь бол AI-гүй юм болчиход байгаа. Тэгэхээр яг энэ цаг үе таарсан учраас маш үнэмшилтэй бол сонсогдчихсэн байна тий. Та зүгээр л санаагаа л хэл. Тэгэл бид нар AI-гаар хийлгээд өгнө гэдгийг амлалт байгаа байхгүй. Тэгээд эн чинь бол ялангуяа жижиг бизнес эрхлэгч нарын хувьд те бид нар шиг компаниудын хувьд ч гэдэг юм уу маш хэрэгтэй зүйл байгаа байхгүй. Цаг хугацаа хэмжиж, мөнгө хэмжиж. Тэгээд дээрэс нь бид нар аппликейшн, од мөндөр гэдэг аппликейшнтай болчвол бид нар яаж өргөж хөгжих үү? Маш олон талын давуу талуудыг нээх учраас эн чинь өөрөө ингээд нэг яг тэр зах зээлийн шаардлаганд байгаад байгаа. Яг тэр нэг спотон дээр нь ороод ирсэн байгаа байхгүй. За тэгээд энэ үүсгэн байгуулагч нь Google гэдэг залууч өөрөө нөгөө TED гэдэг нөгөө ихтгэл тавьдаг юунууд цуурлагддаг штэ. Тэрэн дээр гарч ирээл те AI болвол бидний ирээдүй. Бид түүнийг ингээд өнөөдөр таны өдөр тутмын амьдралд оруулж ирлээ тэргээл амар супер ихтгэлүүд тавиал өөрийгөө одоо Chief Wizard гэж нэрлээд. Тий. За тэгэл энэ компанидаа одоо олон зуун сая долларын хөрөнгө оруулалтыг татаж чадсан байна. Гоёгоц. Гэтэл бодит байдал дээр юу болвоо? Энэ нөгөө гоё гялалцсан фасадны цаана ерөөсөө тэр AI байгаагүй гэд бодтоо. AI powered гэж сурталчлаад байсан боловч AI байгаагүй. Энэ дээр нэг манай Монголын нэг подкаст хийдэг нэг залуу ярьсан байсан. Хаанаас ч гэлээ уншсан AI гэдэг үг нь яг энэ builder AI-ийн хувьд зүгээр actually Indians гэдэг үг штэ. Artificial intelligence биш наа чинь actually Indians ахгүй. Яг энэ өөрөөр хэлбэл юу байсан бэ гэхээр Наташа гэдэг AI-гийнх нь оронд тэр Бангалорт байдаг 700 орчим энтгэг инженерүүд гар аргаар тэр кодыг бичээ суужсан байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл те хиймэл оюун ухаан ажиллаж байгаа юм шиг дүрсгээд тэнд ингээд тэр 700 гаруй энтгэгчүү суужсэн байгаа. Тэгээ хэрэглэгчд юу одоо AI-ийн хүчээр бүтээгдсэн аппликейшн хүлээж авнаа гэж бодож исэн боловч яг яс юм дээрээ ингээд тэ хүмүүс өдөрт ингээд 8 цагаар ажиллаад байжсэн. Тэгээ систем дээр тэгтээ тэр нэг одоо санхүүгийн систем дээр болохоор бид нар чинь 80% нь автоматчилсан 20% нь хүний нөгөө оролцоотой гэж тайлбарлаж байсан шүү дээ. Тэгэхээр нөгөө тэр 700 гаруй энтгэгчүүдийн ажилласан цагийг нэг өдөрт 1-2 цаг гэж л харуулдаг байсан гинэ. Ясам дээр бид нар чинь ингээд бүтэн өдөр суугаад тэр аппликейшнийг код бичээд сууж байгаа байхгүй. Гэтэл энд нар ингээд худлаа мэдээллийг хөрөнгө оруулагч нартаа өгдөг байсан гэсэн үг. За тэгээд энэ чинь технологийн маш том компани шүү дээ уг нь. Тий. Тэр чинь аппликейшнуудыг хийгээд өгөөд исэн байж шүү дээ. Энэ дээр бол эхэндээ бол тэгээд өгөөд исэн эхэлж байхдаа гэхдээ эн чинь хүний гараар явж байгаа учраас олон захиалга ирэхээр цаг хугацаа удаж эхэлнэ. Тэгээ зарим аппликейшн авах гэж те 5-6 сар хүртэл хүлээх шаардлагатай болдог байсан. Гэх мэтчлэн эн чинь хүний л гараар явж байгаа механик процесс юм болохоор уддаг болж эхэлсэн байгаа. Тэгээд энэ бас олон red flag-ыг үүсгэсэн байгаа юм л да. За тэгээд ганцхан энэ асуудал бол биш ээ. Энэ компани чинь түрүүнд ярьсантай энэ бол том заллин. Ер нь бол заллин. Тэгээд санхүүгийн маш том схем бас ард нь явж исэн. Нөгөө хөрөнгө оруулагч нарыг татахын тулд орлогоо ингээд бүр 300% ингээд хөөсрүүлсэн байсан гэд бодлоо. Тэгээ одоо энэ яг энэ 300 дахин хөөсрүүлсэн ийм санхүүгийн тайлан гаргаж исэн заллин бол нөгөө 2005 оны байдлаар тэр нөгөө энэ хэддэх дугаар дээр ч үлээд нэг Тиранос гэдэг нэг компаниг би ярьжсэн нэг тусал цус гээд нэг нэвтрүүлгээр ярьсан санагдаж байна. Тийм, Элизабет Холмс гээд. Яг тэрний дараа гарч ирж байгаа юм ижил төстэй юм том технологийн лөөрийн хэрэг баггүй.
За тэр Elizabeth Holmes Theranos компанитай холбоотой хэргийг бас сонирхоод үзээрэй те. Бас л ийм байхгүй юмыг байгаа гэд ингээд хүмүүст яриад маш их хэмжээний мөнгө босгож чадсан. Тэгээ Wall Street-ийн хамгийн том технологийн компани гэж хүртэл нэрлэгдээд явж исэн ийм юм байна. Тэгээд энэ компанид одоо олон хөрөнгө оруулагч нар, хэрэглэгч нар хамрагдаад гэх юм уу да хохирох болсон маш том шалтгаан бол Microsoft оролцсон нь баггүй. Microsoft оролцсон өөрөө тийм нэг halo effect үүсгээд тий дэлхийн ийм том хамгийн том технологийн компани энэ Builder AI-гийн ард ингээ backup хийгээд байж гинэ гэхэр чинь хөрөнгө оруулчлаа гэж сонсогдсон. Гэхэр чинь одоо ямар ч ингээ дараагийн орж ирж байгаа хөрөнгө оруулагч нар нь ч гэдэг юм уу хувьцаа гаргасан байлаа гэхэд хувьцаа нь сууг болсон шүү дээ. Тэд нар ингээ бараг л би даасан тусдаа тийм due diligence тийм судалгаа хийхгүйгээр баг ингээд шууд итгээд ороод ирчихэж байгаа байхгүй юу. Тэгээ ер нь бол энэ түрүүнд нэр дурддагдаад байгаа энэ компаниуд чинь ер нь бол энгийн үедээ ч гэдэг юм уу баг ингээ шинжээчдийн айрам ажиллуулж идэг те бүх талаас нь судалдаг. Хэдэн сарын турш энэ due diligence хууль зүйн болон санхүүгийн дүгнэлтүүдийг гаргадаг. Тэгээд одоо ийм л газрууд шүү дээ ер нь бол. Тэгэхээр тийм учраас эдгээр оролцоод явж байгаа учраас хөрөнгө оруулагч нар итгэсэн гэсэн үг. За хоёлаа ивент итгэгчтэй танилцуулаад за тэгээд ивент итгэгчтэй талаар ярих. За өнөөдрийн дугаарыг маань Future of Lifestyle Toki application ивент итгэж байна. За Toki-тай жолоочт маань он дуустал Toki-гоор зогсоолын төлбөрийг төлөх бүрдээ 10% хөнгөлөлт, за мөн дата ирэх, Top Motors үйлчилгээний хөнгөлөлт, Power Bank түрээслэх хэрэгүүдээс сонгож давах боломжтой юм да сонголтуудыг өгч байгаа юм байна. За мөн Petrovis, Sod Монгол, M-Oil, Eco Oil зэрэг шатхуун түгээх станцаар үйлчлүүлэхдээ Toki кредит ашиглаад төлбөрөө зээлээр төлөх боломжтой гэж. За зөв зөвлөлтөд хэрэгтэй үед л ашиглах дижитал зээл Toki кредит юм байна. За Toki кредит гэдэг нь Toki кредит үйлчилгээг ашиглаад бүх супермаркетууд болон шатхуун түгээх станц зэрэг Toki Pay нэвтэрсэн 2000 гаруй байгууллагуудад ашиглах дижитал зээл юм байна. За бэлэн мөнгө болгон гарах боломжгүй ба гол шалтгаан нь хэрэглэгчний шаардлагагүй зүйлд мөнгө өрөхөөс сэргийлээд хэрэглээндээ ашиглах боломжийг бүрдүүлсэн 100% дижитал зээл юм байна. За Toki машин цэс гэж бас байгаа. За машинтай хэрэглэгчид зогсоолын төлбөр, татвар торгуул, даатгал, цахилгаан машин цэнэглэх зэрэг бүх үйлчлэгийг нэгдүгээр бас авах боломжтой. Бас юм Toki машин гэдэг цэс байгаа юм байна. Toki ч одоо юм цогц маш том юм аппликейшн шүү дээ. Хэрэглээд ч их амар юм байлээ. Тэгээд зогсоолын төлбөр энэ чинь зүгээр л аппликейшнаар төлж картаа холбоол тэгээд нөгөө тэр заавал кассан дээр нь очиод ингээ шаардлагагүй машиндаа сунгуудаа аппликейшнаар ороод төлждөг. Амар байдаг л та. Амар юм байлээ. За одоо мэдээж Toki аппликейшнийг татчих аваа та бүхэн одоо юунуудаа харчиж болно, үйлчлэгнүүдээ харж болно. За мөн Toki эцэг MN гэдэг вебсайт байж байгаа. Энэ дээрээс одоо дэлгэрэнгүй мэдээлэл авах ийм боломжтой байна шүү. За баярлалаа. За баярлалаа. За тэгээд энэ компани одоо сүүрэн унахад нөлөөсөн бас нэг маш том зүйл бол энэ санхүүгийн үйл ажиллагаа нь байсан. Одоо санхүүгийн хяналт. Энэ Builder AI гэдэг компани ч баг 1 жил ийм санхүү эрхэлсэн захирал байхгүй явсан байхгүй. Тэгээд энэ одоо яадаг гэсэн хэрэг одоо ингээд нэгд гаднаас ингээ хөрөнгө оруулагч нар оруулаад ирсэн компани бол заавал санхүүгийн тайланд аудит хийлгэж баталгаажуулаад үнэн зөв мэдээллийг хөрөнгө оруулагч нартаа өгөх үүрэгтэй тийм ээ. За гэтэл ингээд тэр аудитын одоо хянан баталгаажуулалтыг хийхдээ одоо дэлхийд нэр хүндтэй томоохон аудитын байгууллагуудыг ашиглахаас илүү ингээд өөрсдийн харилцан хамааралтай тийм жижиг аудиторуудыг ашиглаад баталгаажуулалт хийгээд яваад байдаг гэсэн юм байна л та. За тэгээд бас нэг том үйл явдал болсон нь нэг Where's Wire Innovation гэдэг компани байгаа. Энэ нэг толгой компани болж орж ирдэг энэ компани байгаа. Энэ компанитайгаа нэг round tripping гэдэг энэ санхүүгийн ийм заллингийн шахуу схем ашиглаад байгаад идэв гэсэн. Энэ нь одоо round tripping схем гэдэг нь яг хуу зөв хууль зүйн одоо юу гэмдэ санхүүгийн арга хэрэгсэл байж болно. Гэхдээ энэ нь одоо зөв арга хэрэгслэр зөв хууль зүйн хүчин төгөлдөр гэрээний дагуу бодит үйл явдал дээр round trip хийж болно. Гэхдээ эдгээр нөгөө талаар нь ашигласан гэсэн үг. Орлогынхоо
одоо хэмжээг, борлуулалтынхаа хэмжээг худлаа хөөсрүүлж харагдуулахын тулд гэсэн үг л дээ. Энэ нэг round tripping гэдгийг нэг жоохон бас тайлбарлаад үг. Энэ нэг санхүүгийн юм заллин хийдэг дэлхийн томоохон компаниуд бас их яг дэлхийн томоохон гэж хэлэхгүй дээ. Ер нь юм санхүүгийн заллин хийх нэг юм арга хэрэгсэл гэж хэлж болох юм. Яадгүй гэхээр борлуулалтын орлогоо нэмэгдүүлж харагдуулахын тулд ингээд өөрсдөндөө харилцан хамааралтай эсвэл харилцан хамааралгүйч байж болно. Нэг юм өөр хуулийн этгээдтэй нэг байнга ингээд нэхэмжлэл бараа бүтээгдэхүүн тэр нь одоо янз бүрийн юм байж болно. Хувьцаа ч юм, бонд ч юм уу, эсвэл актив хөрөнгө ч юм уу. Ингээд нэгэн зараал тэ нөгөө тал нь худалдаж аваад буцаагаад нөгөө талаасаа тэр хэмжээний юм бас худалдаж аваад нөгөө тал нь зараал ингээд бие биендээ ингээд дамжуулаад цаасан дээр л тэр нь явааддаг. Гэхдээ яг боддоор ерөөсөө тийм арилжаа явдггүй. Тэнгүүд тэр гэрээнүүд чинь ингээд санхүүгийн тайлан дээр бүртгэгдээд яваад шүү дээ. Тэнгүүд хиймлэр ингээд нөгөө борлуулалтын орлого ч өсөж харагдаад байдаг. Тэгээ яг тийм round tripping зүйлийг энэ нэг толгой компанитайгаа хийгээд исэн байгаа байхгүй юу? Одоо бие биендээ огт байхгүй боддоор үзүүлээгүй тийм бараа ажил үйлчилгээний гэрээнүүдийг ингээд бие биендээ гэрээ хийгээд заримдаа бүр 60 сая долларын тийм гэрээ хийцэн хэмжлэгүүдийг бие биендээ ингээд харилцан шидээд тэр нь бол ингээд санхүүгийн юм дээр бүртгэгдэхээр орлого гэж харагдаад байдаг. Тэгээ хиймлэр ингээд өсгөөд идэг гэсэн үг. Тэгээ ийм аргыг хэрэгсэн байна. Тэгэд яг энэ ийм round trip хийж явах энэ санхүүгийн процесс донд нь ойролцоогоор 180 сая гаруй доллар багуулсан. Тэгээд 2024 онд энэ Builder AI гэдэг компани 220 сая долларын орлоготой гэж мэдүүлсэн. Гэтэл яг бодит орлого нь бол үндсэндээ 50 орчим сая доллар л байсан байна. Өөрөөр хэлбэл ингээд маш системтэй ийм санхүүгийн ловер хийжсэн гэсэн хөрөнгө оруулагч тийм өнгөөр шүү дээ, тийм ээ. За тэгээд 2024 оны сүүлээр хөрөнгө оруулагч нар нь одоо энэ Builder AI-ийн мэдүүлсэн борлуулалтын одоо бодит мөнгөн урсгал нь өөрчлөгдөхгүй байгааг анзаараад санаа зовж эхэлсэн байна. Тэ бодит одоо мөнгөн урсгал нь ингээд явахгүй ингээд нэг л юм чинь ингээд эргэлдээл нь штэ тойргоор. Тэгээд тэрэнд ингээд санаа зовж эхэлсэн байт юм байл да. Тэгээд Viola гэж уншгүй Credit гэдэг компани өөрийнхөө одоо энэ компани 50 сая долларын зээл бас өгсөн байсан. Зээл хэлбэрээр. За энэ зээлийнхаа зарцуулалтанд хяналт тавих зорилгоор аудит хийгээд тэгээд энэ нэг санхүүгийн том зөрчилтэй гэрээ хэлцлүүдийг нь анх илрүүлснээр энэ 2025 оны ихээр одоо хөзрөн байшин нурж гисэн байт юм байна. Тэр өдөө саяхан л гэсэн үг шүү дээ, тийм ээ? Тийм байна. За тэгээд хөрөнгө оруулагчид эцэстээ 2025 оны одоо ихээр энэ үйл ажиллагаанд нь санаа зовоод арга хэмжээ авч эхэлсэн. Өөртөө ингээд гүйцэтгэх захирлыг нь солиод өөртөөхөө хүнийг тавиад тэгээд нэг forensic audit гэж байдаг шүү дээ. Тийм мөрдөн шалгах аудит гэх юм уу да. Үндсэндээ бүх санхүүгийн тайлан үйл ажиллагаа ингээд бүх баримтууд дээр нь ийм хөндлөнгийн шинжээч ажиллаж тайлан дүгнэлт гаргадаг гэсэн юм forensic audit хийсэн. За мэдээж энэ одоо аудитын үр дүн бол сүйрэл байсан. Орлогоо 300% ингээд хөөсрүүлсэн. Тэгээ баахан хуурамч гэрээнүүд байгуулсан. За тэгээд ийм баахан байхгүй тийм борлуулалтын гэрээнүүд хийцэн. Ийм байгааг нь олж мэдсэн. Гэтэ ингээд олж мэдгүй хэдийн оройтцсан байсан байгаа. Компани ямар ч мөнгөгүй болсон. Дансанд нь хоосон марцсан байсан байгаа. За тэгээд энэ ингээд одоо үйл явдал бол энэ дэлхийн томоохон технологийн компани, хөрөнгө оруулалтын төрийн сан, SoftBank зэрэг байгууллагууд хуурамч AI-д холигдуулсан байгаамаа. Microsoft-ыг тэгсэн гэхээр бүр итгэж чадахгүй юм. Тэр ч одоо. Одоо бид хоёр ярьдаг штэ. За ингээ хөрөнгө оруулах гэж байгаа бол цаад артлын сайн найдвартайг сайн хинаарэ шалгаарэ том газрууд орсон байна уугүй юу гэж шалгаж яагаад тэгж байгаа оруулах юм шүү гэсэн чинь Microsoft нь болсон байгаа. Баларсан. Тэгэхээр бүр л илүү шалгах хэрэгтэй гэсэн үг байна шүү дээ. Улам л илүү яхаар ер нь бол бие даасан due diligence-ийг заавал хийхийг л өөрөөр хэлбэл шаардж байна гэсэн үг. Ямар ч том нэр хүндтэй хөрөнгө оруулагч банк одоо юу гэдэг нэр хүндтэй хүмүүс тэнд орцсон байлаа гэд та бие даасан тэр хяналт
шинжилгээ юмнуудаа хийгэрээ. Тий. Үл хамааран ерөөсө тэгжижил тэр бол таны өмч хөрөнгө мөнгийг хамгаалнаа л гэдэг сургамжийг биднэрт энд өгж ийн л да. Энэ билдрийн хувьцаа гаргасан уу? Гаргалгүй яах вэ? Одоо эдгээр чи бүгдээр хувьцаа эзэмшигч болоод орсон байгаа шүү дээ. Тэгсэн бол би хэрвээ сонсоод за Microsoft ингээ хөрөнгө орууллаа гэдгийг сонссон л бол би билдрийн хувьцаа авчих واخгүй. Харин тий. Наад чинь тэр halo effect гэж яриад байгаа. Тийм. $5 гэж нөө хямдхан байгаа юм. Газ авчих. Өө энэ дараа нь удахгүй бол ална гэж бодоод авчиж байгаа шүү дээ. Тэгсэн чинь би тэгвэл Microsoft-ыг шүүхдэг. Одоо арга байхгүй. Тэгээд тэр би даасан due diligence хийх нь бол таны асуудал байсан те. Хийгээгүй нь бас таны асуудал байна. Тэгээд одоо итгэж шийдвэр гаргасан таны асуудал байна. Таныг хинч Microsoft ирээд эба энд хөрөнгө оруулчаа гэж ятгаагүй. Ямар нэгэн байдлаар дарамтлаагүй сүрдүүлээгүй таны шийдвэр учраас тэгэл яа их хөвдөл гэдэг шиг болох гэдэг. За тэгээд хөрөнгө оруулагчид бол 2025 оны 2 сард энэ Dougal гэдэг залууг CEO-гөөс нь бол халсан байдаг. За 4-р сард нь Америкийн нэгдсэн улсын холбооны прокурорууд нөгөө Subpoena илгээсэн шүүхэд дуудах зарлан дуудах хуудсыг. За тэгээд 5-р сард нь нөгөө нэг түрүүний дурсан Viola Credit гэдэг компани би нэрийг бас буруу уншиж магадгүй шүү. Builder AI гэдэг компани данснаас одоо байсан 37 сая долларыг нь бол хурааж авч чадсан байдгийм байна. За энэ нь бол ерөөсөө хохирогч нараас олж авч чадсан хохирогч нарын дундаас одоо өөрсдийнхөө хохирлыг барагдуулахаар олж авч чадсан хамгийн өндөр дүн. Бус нь бол үндсэндээ юуж авч чадхааргүй хэмжээнд хүрчээд байгаа. За тэгээд ойролцоогоор 1500 ажилт нь халагдсан. За компани ингээд дампуурах үед бол Amazon Web Service гэдэг компанид 88 сая доллар, за Microsoft-д 30 сая долларын юм нөгөө cloud үйлчилгээний төлбөрийг өөртөө болчихсон байсан. Тэгээ за одоо хоёлаа нэг энэ Sachin Dougal гэдэг энэ залуугийн талаарх мэдээллийг өгье л дөө. Яагаад энэ томоохон хөрөнгө оруулагч нар ороод ирсэн бэ гэдэг. Энэ бол шууд энэ санааг гаргасан залуутай шууд холбоотой. 1983 онд энэ шинэ Дели, New Delhi-д төрсэн юм залуу байгаа. За аппликейшн хөгжүүлэлтийн ирээдүг бол ингээд зурсан хүн гэтэр гэж өөрийгөө дэлхийд итгүүлсэн, таниулсан гэх юм уу. За тэгээд ер нь бол энэ хүний CV түүхэн тэ им Silicon Valley-гийн домог шиг л ер нь бол уншигдахаар байгаа. 14 наснда ийм PC өөрийн гараар ингэж бүтээсэн гэж өөрийн одоо оюуны юугаар өөр хэлбэрийн өөр одоо PC гэсэн үг шүү дээ. 14 наснда бүтээсэн тийм Wonderkid энэ гэж нэрлэдэг тийм. За тэгээ 17 наснда Deutsche Bank-нд гадаадын валютын арбитраж системийг нь кодыг нь бичижсэн гэж байгаа. 17 наснда шүү дээ. За тэгээд Лондонгийн Imperial College-д суралцсан. За тэгээд 2024 онд Niveo гэдэг cloud тооцооллын стартап компани үүсгэн байгуулсан. Тэгээд ер нь бол түүх нь бол амар genius хүн шиг харагдаж байгаа юм шигдэж байгаа. За тэгээд энэ нь бол 2016 онд энэ Builder AI гэдэг компани үүсгэн байгуулахад шууд нөлөө үзүүлсэн гэж хүмүүс харж байгаа тий. Гэхдээ яг энэ айгуу гоё CV-ийнх нь ард бас тийм гоё түүх байгаагүй. Оо тий сайн хэд нь худлаа юм уу? Яг оо энэ нэг юм цухас үнэхээр байсан юм шиг байгаа юм. Гэхдээ энэ хүний арталд нь зарим нэг юм асуудалтай зүйлүүд бол байсан байгаа. Түрүүний дурдсан тэр нөгөө Niveo гэдэг нэг компани байна шүү дээ тий. Энтгийн хамгийн их дуулайн шуугаантай нэг компани болох Videocon гэдэг групптэй холбоотой бас асуудалд орж исэн юм байна л да. 2008 онд энэ Dougal-ын ээж нь санхүүгийн одоо энэ нэг бүтцийн санхүүгийн нэг дахин зохион байгуулалтын үеэр нэг Videocon гэдэг энэ Videocon Hydrocarbons гэнэ үү ийм компани хувьцааг ингээд бүр маш хямдхан үнээр ингээд их хэмжээгээр авцсан. За энэ нь бол ингээд нөө санхүүгийн мөнгө угаасан гэмт хэрэг байсан гэж үзээд энтгэхт бол аль үшээ хэрэг үүссэн шалгагдаад явж исэн байгаа даа. За 2022 он гэхэд энэ энтгийн энэ хууль хяналтын байгууллагуудаас энэ залууг одоо Videocon гэдэг компанитай холбоотойгоор 7 тэрбум долларын мөнгө угаах схем холбогдуулаад шалгаж исэн байна. За тэгээд энэ нөгөө Niveo гэдэг компанитай холбоотойгоор энэ офшор компаниудаараа дамжуулаад энэ бохир мөнгө угаадаг, мөнгө дамжуулж гаргадаг юм байна гэсэн бас үйлдэлт
холбогдуулаад шалгаж исэн. Гэхдээ энэ залуу бол ерөөсөө энтгэгт очоогүй. Одоо цагдаа энэ хуулийн байгууллагын өмнө ерөөсөө очоогүй одоо. За тэгээд одоогийн байдлаар энтгэгт бол 2023 оны 2 сард баривчлах ийм шийдвэр гарчаад байгаа боловч одоо баривчилж чадахгүй байгаа. Одоо ч гэсэн баривчлагдаагүй байгаа. За тэгээд энэ хүн бол яг одоо эдгээр компаниуд тэ түрүүний дурдсан томоохон компаниуд энэ нөхрийн бэкграундыг шалгасан бол энэ зэрэг санхүүгийн схем хийж заллан үлддэг байж болзошгүй байна гэдэг нэг зүйлийг олж харах байсан байх тий. Одоо нэг стартапууд маш их байгаа. Тэгээд шинэ санаанууд маш их байгаа. Ер нь бол технологиор уралдцгааж штэ тий. Ингэж яхад нь л яг хэрэгцээтэй тийм нэг гоё аппликейшны одоо AI-ийн санаа гарлаа. Нэгнүүгээр одоо бид нэр яг алж яана гэдэг нэг хальт баримт үзүүлэхэд л нөгөө хэдэн зүгээр шуурал за эртгэн дээр нь л бариад авъя гэсэн санаатай байсан баг. Бид яг энэ чинь ингээд нөгөө нэг ийм заллан хийх гэж байгаа нөхдүүд бол заавал нэг тийм цоошин айхтар гоё технологи бүтээх шаардлагагүй шүү дээ. Зүгээр л тэр яг нэг бүүн болж байгаа юмыг ашиглаад худлаа итгэл үнэмшил төрүүлэхүүцсэн гэд мэдээлэл яриад итгүүлчгэл баг хангалттай хэмжээний мөнгө олоод залж хэмжээний байгаа хгүй тий. За ийм заллин хийсэн хүмүүс заавал баригдаад дараа нь ялаа үүрдэг юм шүү гэдгийг анхааруулan хэлмээр байна тий. Яг үнэ. Одоо ингээд нэг мөнгө эрт ороогүй баригдана. Тэр бол ойлгомжтой. Тэр Serranos-ын охин чинь болохоор бүр юу штэ. Бас л Genius гоц ухаантай гэдчихсэн. Бүр Барак Обама чинь өөрөө бүр гүжиж гармаар бариад л одоо. Тий. Амар л болж ирсэн. Тэгсэн ч гэсэн тийм гоц ухаантан тийм заллин хийсэн. Тэгээд тэр бас баригдаад одоо шоронд байж байгаа. Энэ дээр бас нэг айгүй тэнэг нэг юм байгаа нь шүү дээ. Нэг Ernst & Young гэдэг нэг аудитын компани байдаг шүү дээ. Дэлхийн 4 том аудитын компани нэг тий EY. EY компани ямар ч тийм advanced судалгаа энэ хийхгүйгээр энэ компанийн энэ Builder AI гэдэг компанийн сурталчилгаа энэ хэвлэлийн маркетингийн мэдээлэлд нийтгсэн юм уу яасан. Энэ нэг Dougal гээд залууд Entrepreneur of the Year гэдэг шагналыг өгсөн. Тэгэхээр энэ чинь бас ингээд дахиад хөрөнгө оруулагч нарт энэ чинь ерөөсөө тэр нөгөө компани дампуурхаас хэдхэн сарын өмнө тийм шагнал өгчөж байгаа байхгүй. Нөгөө нэг манай хүү хиний охин гэдэг нэг онгоо гэдэг шүү дээ. Microsoft дээр очиад манай охин чинь Дэлхийн банкны захирал гэж яваад идэг тэрэн шиг юм болж байна. Тэгээд энэ EY юм дэлхийн том аудитын компани энэ хүнд ингээд тий шилдэг бизнес эрхлэгч гэдэг энэ шагналыг өгчгөөр чинь одоо бас айгүй хэцүү байгаа үстэй. Юунд итгэх вэ хөрөнгө оруулагч нар. Тэгээд хожим нь бол энэ EY энэ шалгалтаа ч гэдэг юм уу ядаж санхүүгийн тайлан тооцоо юмнуудыг нь харж үзээд шалгаад хэрвээ шагнал өгөх эсгээ шийдсэн байсан бол асуудлыг эрт олж мэдэх боломжтой байсан баг. Магадгүй энэ хохирлын хэмжээг багасгах боломжтой байсан баг тий. Энэ round tripping хийгээд байгаа юм байна гэдгийг нь олж харах боломжтой байсан баг. Энэ дээр бол EY яалтчгүй хариуцлагагүй хандсан байгаа юм л та. Тэгээд яг энэ дээр өөрсдөө бол өмөрсөн тийм тайлбар хийсэн л байгаа. Тийм наривчилсан шалгалт шинжилгээ эдний компани дэр хийгээгүй гэдгийг. Тэгэхээр энэ ч одоо юу гэсэн үг вэ? Энэ 4 том аудитын компани нэг нь ийм хариуцлагагүй үйлдэл хийгээд ингээд өөрсдийнх нь ч гэсэн хувьцаа энэ төр навсунж байгаа шүү дээ. Тийм мэдээж нөлөөлж байгаа хүмүүс ч итгэхгүй болж дээ. Эгүй энэ ч тэгээ юу харж өгсөн юм бэ? Юу харж өгсөн бэ гэдгийг ойлгохгүй байгаа болохоор энэ одоо компанийн рекламд итгэсэн юм шүү л гэж дүгнэхээс өөрөө аргагүй болчиход байгаа байхгүй. За хоёул ивент итгэгчээ танилцуулъя. За өнөөдрийн дугаарыг өөрийнхөө анзаараа ураатай Нуура эрт дэлгэрүүлгийн төвтэй ивент итгэж байгаа. За Нуура төв нь хиймэл оюун ухаанд суйрлаад Япон улсын Fujifilm корпорацийн орчин үеийн дэвшилтэт технологи төхөөрөмжөөр зөнхлөн зөнхлөн тохиолдох хавдрын эрсдэл болон амьдралын хэм маягаас үүдэлтэй өвчнийг 35 үзүүлэлттэй багц шинжилгээгээр эрт үед нь илрүүлдэг. За түүнчлэн үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад тулгуурлан зүрхээ хайрлая эмэгтэйчүүдийн багц шинжилгээг бас санал болгож байгаа. За мөн Япон улсын Omotenashi үйлчлэгээний стандартыг нэвтрүүлээд ажиллаж байгаа. За Нуура төв нь иргэдтэй зориулаад төлбөрөө хувааж төлөх бүх нөхцөлийг нэвтрүүлсэн байгаа юм байна. За энэ яг эрт дэлгэрүүлгийн төв гэдэг дээр би бол үнэхээр баяртай байгаа.
чи өвдснийхөө дараа хичнээн дүүргөөр ямар зардал гарч иж имжлэгддэг вүлээ. За тэгээд Монгол улстай имжлүүлж чадахгүйгээд гадагшаач явдаг. Байраа зараадч явж байна, янз бүрийн болоодч явж байгаа. Ийм тохиолдол зөндөө байгаа. За харин тихгүйгээр улиралдаа нэг за ядаж хагас жилдээ нэг удаа өөрийгөө нэртэлрүүлгийн төвөөр ороод нэг шинжилүүлчих хэрэгтэй юм бэл. Тэгэж гэмээр ямар нэгэн тохиолдох өвчнөөс сэргийлж чадаа хамгаалж чадна шүү дээ тий. Тэгээ баг дээр нэмчилчих юм бол тэр чинь зүгээр нэг юм уугаал эмчлэгдэх юм байж байгаа шүү дээ. За тийм болохоор та бүхнийг эрт дэлгэрүүлгийн төвд хандаж, за нуурын төвд хандаж эрт дэлгэрүүлэгт хамрагдаарай гэж уриалмаар байна. За эднийх маань бас юугаа харсан байна. Хүмүүстэй юунд илүү үзүүлэх сонирхолтой байна гэдгийг хараад зүрхээ хайрлая. За мөн эмэгтэйчүүдийн багц шинжилгээг гэж тусднаас авч байгаа юм байна. За нуурын төвд цаг захиалах бол 7588 7588 дугаарын утсаар холбогдож болно. За мөн nuura.mn гэдэг вебсайтад бүртгүүлээд за мөн цагаа захиалах ийм боломжтой юм байна шүү. За баярлалаа. За баярлалаа. За ингээд Ernst & Young гэдэг компаниас шилдэг бизнес эрхлэгч гэдэг шагналыг авснаас ер нь бол 6 сарын дараа компани дампуурсан байгаа. Тэгэд ер нь олон шинжээчид ер нь одоо тий хүмүүс энэ Ernst & Young гэдэг энэ компаниг энэ үйлдэлтэй хариуцлага хүлээх ёстой энэ гэсэн байр суурьд илэрхийлдэг юм билэ. Тэгээ бусдыг итгэл үнэмшлийг төрүүлэхэд нөлөөсөн гэж үзээд байгаа юм билэ. Одоо тэрэн дээр бол мэдэхгүй байна тий. Ер нь бол нөгөө энэ компани чинь яг ингээд заллин хийж байгаа схемийг харах юм бол нөгөө Тираностой үнэхээр төстэй хоёр юм санхүүгийн тайлантай явдаг. Нэг нь бол хөрөнгө оруулагч нартаа зориулсан. Нөгөөх нь бол нөгөө юм яг бодит орлого юм дэр нь бол бага яг өөрөө энэ дуугаал гэж залууч нь өөрөө харж байгаа. Хин ах зарвалтай тий. Алдагдaltaй ч гэдэг юм яг тэр бодит юм байгаа. Нөгөөх нь л хөөсрүүлсэн 300% хөөсрүүлсэн байна гэдэг чинь. Тийм. За тэгээ одоогийн байдлаар энэ 2025 оны 9 сарын 30-ны байдлаар бол энэ Builder AI гэдэг компани бол дампуурлаа зарлцсан байгаа. Тэгээд хуулийн шүүхийн янз бүрийн маргаанууд бол үүсээд явж байгаа. Албаасаар бол 25 оны 6 сард бол дампуурлаа зарласан байгаа. Одоо зээлдэгч нар зээлдүүлэгч нар энэ компаниас хөрөнгөө мэдээ шаардсан шүү дээ хамгийн түрүүнд тий. За тэгээд үүнийхэн дараа яг аль биесны дампуурлууд нь явагдаж эхэлсэн гэсэн үг. За Америкийн нэгдсэн улсад бол эрүүгийн мөрдөн шалгах ажиллагаа бас явагдаж байгаа. Тэгээд залилангийн хэрэг, одоо санхүүгийн лойр тий энэ бүх юм явагдаж байгаа. Ажилтнуудаас нь мэдүүлэг тайлбар юм аваад явж байгаа гэсэн бэлээ. За тэгээд энэ дуугал гэд залууд чинь нэг залууч бас нэг өөрийн нэг хамтрагч нэг дүүт гэд нэг хүн найз нь байдгийм лээ. Энэ хоёр хүнтэй хоёулантай нь холбоотойгоор хэрэг үүсгэхдээ шалгадаад явж байгаа. За мөн дуугалтай холбоотой нэг видеокон гэдэг хэрэг нь энтгэхт бас явж байгаа юм лээ. Нөгөө заллан хийсэн хэргээр нь. За тэгээд 2025 оны 8 дугаар сард New York Times-ийн нийтлэл дээр одоо энэ хэрэг бол Сан Францискогийн холбооны шүүхэд бол шилжчихсэн байгаа гэсэн бэлээ. За гэхдээ хэрэг шийдэх явц нь бол маш удаашралтай байна. За хөрөнгө оруулагчид нэхэмжлэл гаргаад энэ компаниас 142 сая $1 одоо ийм хохирол учруулсан байна гэж нэхэмжлэл гаргаад шаардаад явж байгаа гэсэн байна. За энэ магадгүй дээшээ өсөх багасах энэ одоо ongoing явж байгаа хэрэг учраас наашаа цаашаа болох л байх л та. За энэ дээр бол ийм мэдээлэл гарсан байлээ. За тэгээд Builder AI гэдэг компани ч 2025 оны 5 сард нуран унах үедээ одоо маш олон компаниудад өртөө байсан гэж хэлсэн шүү дээ, тэ. Amazon Web Services, Microsoft Azure энтерт ингээд өртөө гэж хэлсэн, тэ. Энэ дээр хамгийн харамсалтай гэх юм уу зүйл нь одоо компани хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагч нар энэ дээр маш том хохирч үлдэж байгаа. Яг тэгэхээр эдгээр чинь компани энэ дампуурлын процесс дээр ингээд өрөө барагдуулах дарааллын үед хамгийн сүүлд явждаг байхгүй. Хамгийн түрүүнд нэг зээлдүүлэгч кредиторууд нь мөнгөө гаргаж аавна. За тэгээд тэд нар нь бүгдээрээ сэтгэл ханамжтай болоод ингээд сасны дараа үлдэх хөрөнгөнөөс нь өөрсдийнхөө одоо эзэмшиж байгаа хувь хэмжээгээр хохирлоо барагдуулж авах байхгүй юу. Тэгэхээр одоо энэ өөрсдөө компанийн эзэмшигчтэй өөрсдөө эзэн гэсэн үг шүү дээ, тийм. Тэгэхээр энэ дээр бол Microsoft болон түрүүний дурдсан SoftBank,
Qatar Investment Authority эдгээр зэрэг байгууллагууд бол асар ихээр хохирох магадлалтай одоогийн байдлаар байна. За энэ Дуугал гээд залуу бол одоо өөрөө Дубайд амьдарч байгаа гэсэн. Яагаад тэгэхээр энэ Дубайд ч нөгөө юу юм бэ? Энтгэг Америк хоёртой нөгөө нэг хязгаарлагдмал тийм extradition гэрээтэй байна л та. Тэгэхээр нөгөө нэг тий. Тэгэхээр энэ хоёр улсаас ингэж одоо энэ хүнд гар урж чадахгүй байна гэсэн. Тэгээ Дубайд ингэж сайхан амьдарч байна гэсэн байна. Одоо тэгээд хэрэг нь бол явж байгаа тэг компаниудаас нь за хөрөнгө оруулагч нараас нь хэрэглэгч нараас нь маш их хэмжээний шүүхийн хэрэг маргаанууд идэвхтэй гарч явж л байгаа. Одоо Америк энтгэгт аль хэдийн залилангийнх нь хэрэг нь явж байгаа учраас одоо нөгөө энтгэгт хөл тавих юм бол энэ хүн баривчлагдана. Гэхдээ одоо очихгүй л ахalta. Тэгээд нэг ийм том залилангийн хэрэг байна. Баларсан юм. Тий. Одоо тэгээд ингээд AI powered гэж өөрийгөө сурталчилж байгаа одоо компаниуд те 78% зүгээр маркетинг байдаг гинэ. Ийм судалгаа нэг вебсайтн дээр бичигдсэн байлээ. Бас аюултай таа. Харин аюултай байгаа. Одоо бид нар AI-гаар энийгээ хийж байгаа, AI-аар энийгээ хийж байгаа гэж байгаа нь яг ингээд яс юм дээр зүгээр 78% зүгээр маркетинг байна гэдэг байгаа. Тэгээ иймэрхүү ижил төрөстэй залилангийн хэрэгүүд AI-ийн нэрийг барьсан залилангийн хэрэгүүд нилээдгүй гарж ийна гэж хуульч нар бол үзсэн байна. Филиппинд саяхан бас нэг юм хуурамч AI аппликейшнтэй холбоотой ижил төстэй хэрэгүүд бас гарсан байдгийн байна. Тэгээд хуульч нар энэ дээр одоо юу гэж дүгнэж ийн гэхээр нэг fake it till you make it гэж үг байна тий. Ингээд бодит болох хүртэл ингээ худлаагаасаа ингээ жүжиглээд яваад бай. Бодит болох хүртэл. Яг энэ чинь нөгөө дахиад ярих нөгөө Тиранос дээр ингээд хийгээгүй юм хийцэн гээл яваад байсан. Хажуугаар ингээд болохгүй л ингээд худлаа инженерүүд нь ингээд ажилласаар байсан. Тэрийг ингээд худлаа яриад болцсон юм шигээрээр яриад яваад байдаг. Яг л тэрнтэй адилхан ийм төрлийн залилан байна. Тэгээд энэ хэргийн үр дагавар нэг сэрэмжлүүлэхийг гэх юм уу да хоёлаа үлдсэн минутанд өгье те. Хоёлаа түрүүнд нэг хэсэг нь дурдсан да. Ер нь бол ийм too good to be true гэдэг нэг үг байгаад байдаг шүү дээ. Хитрхи одоо үнэн байхад хитрхи гоё юм аа. Үнэн байхад итгэхэд хитрхи гоё юм гэх юм уу. Тийм зүйлшилтэй тий. Тийм зүйлд одоо ерөөсөө итгэхээс өмнө дахин шалгаа гэдгийг л дахин одоо хэлэх шаардлагатай байгаад байгаа. Дахиад хитрхи тийм юр бусын ч юм уу онцгой санал байх тусам та онцгойгоор шалгах хэрэгтэй л болж байна те. Ятгах тусам тэгдэглээ. Маш их ашиг болно гэж бол байхгүй. Зээч тийм байхгүй байна. Юр бусын гой санаанд итгэхээс өмнө дахиад нэг бодоо те. Зүгээр маркетинг байх үедээ хотлоо хоосон яриа байх үедээ гэдгийг дахин шалгаа те. Тий, одоо ч нөө дэлхийн нийтээр л AI гэж шуурал. Тэгэл энд яг үнэн юм шиг ингээл хүн болгон бодоол, хүн болго итгээл те. Энд чинь хиймэл оюу хаан дэлхийн нийтээр ингэж яах чинь би итгэх ёстой гэж очиж итгэж болохгүй нэ. Halo effect нь бити ороо гэдэг те. За тэгээд санхүүгийн due diligence-ийг бол түрүүнд дурдсан ямар ч нэр хүндтэй хөрөнгө оруулагч тэнд ингээд нэр нь байж исэн гэсэн та өөрөө бидаасан тайлан шинжилгээ судалгаа, хууль зүйн болон санхүүгийн татврын аудитын бүгд талаас нь болж өгвөл гэж одоо хэлэх хэрэгтэй байна. За тэгээд энэ ялангуяа одоо бол энэ AI, крипто, ийм технологийн ч гэдэг ийм салбарт одоо жоохон ер нь илүү онцгойлон эргэлзэх цаг болсон юм шүү. Яг энэнийг чинь нэг хөөсөрцөн яг энэ үед ингээд яг энэ төрлийн залилангууд асар ихээр яваад байна. Тэгэхээр энэ зүйлүүдтэй холбоотой янз бүрийн санаачлаган дээр онцгойлон эргэлзэх цаг болсон юм шүү л гэж одоо манайд бол энэ AI цуурласан юм бол заавал орж ирнэ. Тэрэн дээр манайхан бэлтгэлтэй тэгээд сэрэмжтэй байх хэрэгтэй шүү тий. Бэлтгэлтэй сэрэмжтэй л баймаар байна да. Битгий бас шууд итгээ, амархан битгий итгэл гэж хэлмээр. За баярлалаа гээ. Энэ өстө маш хэрэгтэй анхааруулах хэрэгтэй дугаар боллоо гэж бодлоо шүү. За өнөөдрийн дугаарыг маань өөрийнхөө анзаарын ураатай Нуура эртгэлрүүлгийн төв болон Future of Lifestyle Tokyo Application за мөн өмгөөллийн MBS Partners хуулийн фирм ивент итгэлээ. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн од мөндөр сувгаар болон NTV телевизээр мөн 83.3
107-аас төлөвний Одмон радиогоор хүрлээ. За гээ маш их баярлалаа. Дараагийн дугаараар олцъя. За баярлалаа. За бай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмон сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худал ажлын банкны дансгаа 4191 Тэг 4508. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмон сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.